За өдрийн мэнд тэгээд одоо нэг сэдвэр ярих чинь тэр нь юу юм бэ гэхээр миний хүүхэд миний үгэнд орохгүй байна гэдэг байхгүй. Тэгэхээр энэ угаасаа мөнхийн сэдв баг. Тэг ингээд аль ч цаг үед яг нэг цаг үеийн соёл, нийгмийн соёл, дараа үеийн соёлтойгоо нэг 20 жил болоо ч юм уу үе мултраад ирдэ штэ. Тэр болохоор муухай зүйл биш. Харин бид нар яг юг бодох хэвтэй юм бэ? Юг чиглүүлэх хэвтэй юм бэ? Юун дээр үлгэр дуурайл үзүүлэх хэвтэй юм бэ гэдэг дээр бол за одоо ингээд бодъё зэ. Би одоо 20 эдтэй 10 эдтэй хүүхдүүд, та нарын одоо хүүхдүүд гэхэд нэг 10 эдтэй хүүхдүүд баял гэж бодъё л доо. 18 таа ч юм уу. За өөртөө нэг 40 таа ч юм уу. За дундчилж байгаа шүү дээ. Олон хүн байгаа ч гэсэн. За тэгээд дээшээ ойлгохтой аав ээж нь 60 таа ч юм уу, 80 таа ч юм уу. Тэг ингээд зарим нь 8-д, зарим нь хорог өргөцсөн ч юм уу байлаа гэж бодъё л доо. Гэтэ яг хөө эхний ээлжинд бол та өөр мэдээж амьд байх нь хариуцлага байна. Дээрээс нь үлгэр дуурайл үзүүлэх бол хамгийн сайн зүйл. Одоо ингээд та нэг бяцлагаар ч юм уу яваад тэндээс нэг юм ойлгож яваад хүүхдтэй очиод ой чи нэг сурдаа чи гэдэг нь нүүд хүүхдэд чинь сонирхгүй штэ таалагдахгүй байна. Тэр хүүхдэд ингээд дуу сонсох нь илүү гоё. Юм байж болно штэ. Энэ бол сайн бохгүй юу? Яг тэгэхээр ер нь бол би та нарт хэлжсэн штэ. Хэрвээ ингээд та нар цаг үеэ мэдэрч амьдрах хэрэгтэй. 13 дугаар зуунд гэхэд ч морин өртөө бол тухайн үед хамгийн өндөр хурддаг. Одоо морин өртөөнөөс хамаагүй сайн бүр хамаагүй найдвартай илүү хэлбэр интернеттэй интернет хэмжлэлийн карго тээвэр ингээ олон янзын тийм зүйлсүүд Монголын тухайд одоо нэвтэрч эхэлж байна. За эсвэл олон улсад бүр ингээ нэвтрээд том компани болоод ингээ явцгаахгүй. Илүү өндөр хурдтай, илүү чанартай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан ер нь ингээ бодлолоор ингээ хүнтэй харилцах гэж юм уу. Тэр чадварыг ингээ 5 дугаар засал дээр ч юм байгаа л да. Бид нар хэлсэн шүү дээ. Яг сурах үедээ сурч болно л доо. Гэхдээ сурахгүй үедээ заавал сурах албагүй байхгүй. Яг тэгэхээр тэр одоо бодлоор харилцах шаардлага байхгүй. Яг тэгэхээр хэрвээ би 2000 жилийн өмнө ч юм уу 2500 жилийн өмнө амьдарч ирсэн буддаа шиг хүн байх юм бол би дэлхийн нөгөө язгарт байгаа шавтайгаа бодлороо харилцлаа гэж бодлоо доо. Энэ бол гайхалтай зүйл байхгүй. Тэгсэн чи одоо тэгэх шаардлага байхгүй. Яг тэгэхээр утсан шүү дээ. Ингээ утсаар ингээд тэгээд тухайн хаяг мэдлээ дарлаа. Би ингээд одоо бодъё л доо би буддаа байгаа. Тэгээд буддагийн шавнж хийж тэгээд амдан ч юм уу ингээд 500 км цаанаа бодлороо харилцаад гоё байсан байх гэж үтэй зөө. Одоо болохоор яг ингээд зүгээр видеоколоор би нэг яах нь илүү амархан, илүү ойлгомжтой, бүхэн хүртээлтэй гэсэн мэтлэг үр дүн адилхан баг илүү чанартай харилцаа юм баггүй. Яг хөө зүгээр хитрхи төгсрөөд ирсэн бол харилцаа нь бүр үнэхээр удаан хугацаанд явсан бол мэдээж яг бодлоор харилцах нь амар гэж магадгүй. Гэтэ энгийн хүнд шүү дээ, энгийн хүнд. Энгийн хүнд байх юм бол дээрээс нь яг орчин цагт залуу хүн харин дахиад хэлэхэд 70 80 хүрээгүй тийм дандаа угаасаа юм энерги төвтэй биш зүгээр энгийн хүнд бол тэрний илүү амархан бохгүй юу. Тийм байгаагаа сонгож байгаа нэг юм тэр нь угаасаа сайн бүтээл гэсэн үг. Интернет дээр утас энэ чинь сайн бүтээлүүд. Яг уу тэр хитрхи ингээд илүүдээд ингээд яваад байгаа тийм ингээд тэнцээ засагдчихдаг байхгүй юу да. Хитрхи ингээд хурцтаад тэр нь ингээд эрүүл мэндэд нөлөөлөө сэтгхүүд нөлөөлөд байгаа тийм үзэгдүүд байгаа. Гэтэ тэр ингээд угаасаа нийгэм өөрөө ингээд засагтаад явчихна. Тэгээ хэлдэж штэ. Энэ дэр бол та нар заримдаа харин ингээд бурхныг орлуулах гэдэг шиг ингээд нийгмийн бүх үйлдэлийг ингээд удирдах гэдэг байгаа байхгүй юу? Нийгмийн бүх үйлдэлийг удирдах чадахгүй. Гэтэ та тэр хүний хангалттай зөв хүн болгоод төлөвшүүлсэн бол тэр хүн чинь тэнэг болтлоо утас оролдохгүй байхгүй юу? Толгоогоо өвдөлтлөө, хор тавдртай болтлоо утас оролдохгүй. Хоёрдугаар тийм зүйлийг ингээд энгийн мөртлөө жоохон сурцсан л бол заавал тэгж нэг таны хэрглэж байгаа тэр утас чинь таныг нэг хор тавдртай болгоод тах хэмжээний зүйл биш ээ. Энэ марга хаасаагүй явж байгаа шүү дээ. Чи утасыг оролдлоо, инглээ тэглээ, миний ингэсэнгүү. Яг энэ бол тэн дээр бол тэгж л хэлнэ. Харин зүгээр та өөр эрүүл байгаа харуулж явах. Эсвэл тэр зүйлээ ингээ маш сайн болоод харуулж явах. Эсвэл үлгэр дуурайл үзвэл зөрслийн тат. Тэгээд үнэхээр тэгж чадахгүй байвал та угаасаа тэр зүйлээ тэр хүүхд дээрээ битэл өөрөө энгийн амьдралдаа ойлгож чадаагүй байдаг л хүн гэсэн үг. Сөрөг байдлаасаа бүтэн гарч чадаагүй л хүн гэсэн үг. Тэрнээс харилцах чадвар сайтай хүн байх юм бол тэр хүнтэйгээ загнахгүйгээр зодтолдохгүйгээр тэгтээ ойлголцох боломж байгаа. Тэгээ миний хүүхдэд чи юу заахыг чи надад заахгүй гэж хэлж магадгүй л тийм. Тэгэхээр яг ийм байдлаар хэлж байгаа бол тэр хүн өөрөө харин энгийн хүн байна л гэсэн үг. Ингээд тэгээ одоо яг юу ямар санаа илэрхийлэх гээд байгаа гэдгийг нь ойлгохгүйгээр шууд тэгж бодож байна гэдэг чинь тэр хүн харилцах чадварын хүмүүсийн тухай өөрийнхөө тухайс ойлгоогүй хүн байна л гэсэн үг байхгүй. Тэгээс миний сая хэлж байгаа санаа болохоор та нарт бас тулгаж хэлж байгаа биш. Зүгээр ер нь энэ харилцаанууд дээр ийм мөнгө ойс явагдвал хамгийн сайн
зүйл нь юу юм бэ гэхээр үлгэр дуурайл үзүүлэх гэдэг юм аа. Тэгээ одоо ч би яг та нарт хийж байгаа зүйл би хэрхэн сошиалор ярьж сурах вэ гэдэг зүйлийг зааж байгаа байхгүй. Гэхдээ энийг заахта би тулгаж биш өөрөө хийж харуулах юм бол яг ингэж явандаа ингээд тгээс эхлэх боломж байна гэдгийг харуулад дагчаа өнөхөр олон болгоод харуулчих юм бол би танд ингээд ийм шүү гэж заагаад илүү нотлох болно гэсэн үг. Тэгэхээр би хэлж байгаа зүйлээ өөрөө хэрэгжүүлээд харуулчих юм бол болчихж байгаа гэсэн үг. Яг энэ залуужих тухайд болохоор мэдээж яг би хэлсэн шүү дээ яг 40-оос хойш ч юм уу намайг та нараа хөксөрдгөө хүн байна гэдгийг анзаарах болно. Тэрнээс наан бол анзаарыг гэхээр анзаарах боломж байхгүй хаа л та бага л да. Яг тэгэхээр илүү бага байхгүй юу. Зүгээр би махатын хувьд энгийн хүнийг бодоод илүү уян налархай ч юм уу илүү ингээд сэтгэх чадвар сайтай байна гэдгийг нь бол уулзаад ч юм уу ярилцаад үзвэл харах боломжтой. Дээрээс нь би зөвөрөө чадварчаад явж байгаа гэсэн үг. Хэрвээ зүгээр багш шавын харилцаан дээр байх юм бол харин тэгдэж штэ. Багш шавын харилцаан дээр байх юм бол би та нарын гэдэг ингээд жижигрүүлээ доторх юмнуудыг чинь буруу бодлуудыг чинь бүгдийг тайрч яваад байхгүй болгоод тэ намайг ингээд яг хортой хүн гэж хардаг бодлыг чинь болиулаад бүх зүйлийг чинь ингээд бүр жижигрүүлээ шүүсийг чинь шахаад нэг өчүүхэн цэг шиг болгож ирсэн буцаас томруулах маягаар ч юм уу сураад байгаа хгүй. Ер нь бол эсвэл ингээд олон янзын сурах арга барил байгаа л да. Мэдээ саяны нэг арга барил мэдээ сайн дөр үлгэр дүрэл үзүүлэх энэ бол тэгтээ жоохон цаг хугацаа ордог чадвар байхгүй. Хэрвээ надтай цаг хугацаа богиносгож ойлгуулахыг хүсчихвэл тэгнэ гэсэн үг шүү дээ. Ингээд жижигрүүлээ тэгтээ буцаа томруулна гэсэн үг. Би нэг хүнд таалагдах гад ч юм уу хүнийг нэг жижигрүүлэх дуртай одоо цагдаагийн байцаагч ч юм уу цэргийн хүн болохоор ч юм уу эсвэл нэг тийм тэ одоо юу болохоор биш. Нэг тийм хүн загнах донтой болохоор биш. Тэ ингээд цаг хугацаа хэмнэж мөртлөө богино сурах тэр аргуудын нэг нь бол энэ байдаг гэсэн үг л тэ. Хүндлэлийг авж иж ингээ хүндлүүлнэ. Гэтэ миний хувь хүнийг заавал хүндлэх албагүй. Яг тэр багшаа гэдэг дээр тэр бодлуудыг чинь би хог гэдгийг бодуулаад яг үүн дээр яаж буруу бодод нэг гэдгийг чинь болиулаад тэгээд ингээ застдаг гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр энэ ийм хүн арга барилуд байна. Тэгэхээр яг энэ видеонд хэлэх гэдэг үндсэн санал болохоор нэг нь үлгэр дүрэл үзүүлэх арга нь 20 дугаар талаар тэр харин шахаа жижигрүүлээ буцаа томруулах гэдэг тийм арга байна. Цаашаа дэлгэрүүлвэл бас мэдээж өөр олон аргууд байгаа л да. Гэтэ яг одоор үндсэн хэрэглэж байгаа юм хоёр үндсэн юм классик аргууд байна. Гэтэ хүүхд төрөө ашиглаж байгаа бол ер нь жоохон жижигрүүлэнгүүтээ томруулаад ингэж харуулж болно. Гэтэ ер нь бол үлгэр дүрэл үзүүлэх нь илүү сайн арга гэдэг шүү. Яг тэгэхээр та өөрөө хамт байнгаа тэр чинь ингээ танихгүй хүн биш, яг танихгүй хүн биш. Яг хамт байнгаа хамтдаа чамтай би амьдрнаа. Тэр чинь надтай ч хамт амьдрна. Гэтэ хоёулаа хамт амьдрахтаа хоёулаа гоё амьдрах хэрэгтэй шүү. Чи надаас өөр хүн ч гэсэн чиний мэдэх ёстой зүйл энэ өгдөө шүү гэдгийг нь зөвөр яг харуулах хэмжээний тийм чадвартай болоосоо гэж үзэж байна. Хүн болгон сошиал болох албагүй, сошиал од болох албагүй, хүн болгон багш болох албагүй. Гэтэ хүн болгон аав ээж болдог бол тодорхой хэмжээнд багш болж байгаа гэсэн үг. Тодорхой хэмжээнд үлгэр дүрэл үзүүлэгч манлайлагч болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр манлайлал дээр зүв байгаарай. Тэгээ хамгийн гол нь амьд байгаарай. Амьдгаа бас харуулаарай. Тэгээд амьдах гэдэг дээр арга замыг чинь би хангалттай сайн заагаад би. Тэгээд та бодоод ч болтгоолоорой. Тэгээд амин нас гэдэг бол мөнгөнд ирдэг биш. Тэгээд аврал гэдэг зүйл ч гэсэн зөвхөн оюун ухаан бодол санаад байдаг биш. Махан би ирээдсэн хүн илүү урт нас боломжтой. Энэ бол шин зүйл биш. Маш хуучин зүйл. Анхнаасаа хүнд байсан тэр чадварыг буцаас хэрэгжиж оролдож байгаа. Тэгээд энэ 1000 удаа ярьсаар хагаад хязгаар нэгэн цагт бүр ойлгохдохгүй байгаа хүмүүстэй үзий яаж байгаа хүмүүстээс ойлгох цаг ирэх бах тэр болтол. Тэг хамтдаа хичээ. Тэр ойлгож байгаа бол тэг хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт хүсье.